Ингээ гоё яригдчих шүү дээ. За хатгалаас гараа явж гин. Одоо Баянзүрх сум Бошлоо хад руу. Гадаа бол гоё нартай, дулаахан. Яг л гоё. Алаг Эрдэнэ сум өнгөрөөд Шорон замаараа салаад нэг жоохон 100 км орчим яваад тэгээ Бошлоо хад дээр очих юм. Эрдэнүр замаар л явж байна да. Тинт нэг нуурын машин тий. Нуур харагдаж байна тэр цаана. Тинт тэмээнүүд байна. Тинт нэг аяллаа програм явж байна. Одных нэг үгүй юм монголчууд. За энд нэг суурин байна. Юу гэдэг нэ? Суурин мандал гэдэг суурин. Тэнийг юм өөрхөн жижигхэн сум байна те. Хөвсгөлчийн ерөөсө өхөр гэхээсээ илүү сарлаг олонтой юм байна. За ерөнхийдөө бид хэд нилээн өгч гин. Одоо 12 км үлдсэн байна. Цаг 7:13 болж байгаа мөртлөө нар бүр амар гоё. Дээр нөө. Манайхан араас ихлэрл. Ингээд мэп хараад. Би гэрлээ. Тэр даагуур гэдэг нэг гол зам байна. Тэр яаж орж ирдэг зам байсан. За энэ Байгалийн тансаг Баянзүрх тавтан орлоо. Энэ гүр жоох эвгүй гэсэн дугуй хагалчих гад байдаг гэсэн. Ер нь угаасаа жоох эвгүй юм байна л да. Жависка байна. Дугуй засвар орноо л. Дугуй засвар хайсан байх. За ингээд ийм гоё байгаль донд байдаг гоё сум байна. Энэ хүүхэн гарцыг харж байна. Тэгээд олонгээр нь хүн гарц гэж мэдчих алхах үлээ. Ингээл энэ л байна л та гарц. Би юунда сигнал гэдэг юм бол нэг голоор гарч яваад. Энэ жоохон эвгүй юм бэ те. Харчаараа.
Нилийн өндөр давааг давдаг юм байна. Том машин урдаа гаргаад ханаас нь гаргаж. Амар юм байна. Амар даваалаа. Давсан. Үүд чинь их чагаад чисэр. Араас гараад. Араас гараад. Хартаа ийм өндөрт гараад ирсэн. Ийм өндөр давааг даваад. Цаанд хараа. Тэр уусыг хатаа ямар гоё харагдаж байна. За яг л одоо бошлоо хад дээр ирж байна да. Даргын ихнэр инэ. Маник. За ийм гүрэн дээгүүр гарч байна. Ийм эвгүй замаар. Харин тийм ээ. Наад сул хараад болох хий иргэн нэ. Амар олон юу юм бэ? Чулуутай байна идчихэл. Ачихаа. Ачи тэ. Сул шараатай болохоор явах байна. Татхаар шийдсэн. Зоян чамд байна. За одоо чамсан. За нэлээ орой буудлаад ялс борцтой шүл хийж ирээ. Амар шугамтай. Аян голын баг юм байна. Базараа. За. Танаас санаад. За бид хэд өчтөр нэлээд орой ирээд за харанхуйлгаас өмнө гялц майхан саваа бариадны газар буудлыг гэж бодоод яг энэ харагдаж байгаа хашааны баруун талд нь майхан саваа яг засаа бэжсэн чинь нэг их жирээд бид хэдийг загнаад отоглох газраа отоглох ёстой. Энэ бол ингээд тархан цаацд газраа гэж хэлсэн. Тэгээ бид хэд мэдгүй учраас хамаагүй газар отоглох гэсэн чинь загнуулсан. Тэгээд яг энэ амралтын газрын уртлын хоосон хашаанд майхангаа бариад байрлахаар болсон. За тэгээ хоногийн 40 мянгаар гээд 2 өдөр хонооно гээд бид хэд 80 мянгаар тооцсон байгаа. За тэгээ энэ мөнгөндөө болохоор бид хэд 0 ашиглана. Одоо цаг 11 өнгөрч ийн өглөө босч майхан саваа янзлаа, тоол унд идээд одоо гоё гол руу орж ийн. Гадаа бүр амар гоё байна. Нар нэг амар хурц нар байхгүй. Жохон үүлэрхэг. Гэхдээ айгүй гоё дулаахан. Бүр амар халуун нар шатвал бас хэцүү л ах. Хүүхдүүд усан буугаар бодолцож ийн. Энэ хоёр залуу усан дотор сая жохон шомбоод шиг байгаад байгаа бол байх юм.
Одоо ингээ охтуудаараа ууланд авирах гэж байна. Өдөрөө булгнаа. Тий. Залуучууд багчуудыг аваад үлдсэн. Энд оюунж. Өөний охтуудаараа гоё хайкинг хийгээд энэ уул руу авирыг гэж утсан. Арай юм гоё. Огцон биш юм жоохон налуутай. Тэгсэн чинь заавал гол гатлах юм байна. Тэгэхээр энэ бол худлаас боллоо. Өөний энд гоё морь энтер цаашаа гол руугаа гаргадаг бол гоё байхаар байвч даанч мороор гаргаж хүн ер нь байхгүй юм шиг байна. Амар сул чараад болохоор авирахд бол нэлээд л эвгүй юм байна. Мэдээж дотор нь майс сэрүүн. Төрөний агуугаас буугаад ирсэн. Одоо нэг жоохон мосонд орж хөл мөл юм хамаа жоохон сайхан орохгүй бол амар халууцчихжээ. За ийм гоё. За юу инээз? Аа. Яа, Кроксныхын чармыг болсон гинэ. Ус ямар байна? Гоё нөө. За арай да. Яа, тасарчжээ. Харах мэдэн минь очгээ. Бид хоёр хослон боолна. Бүгдээрээ манайх руу ирээд. Арай жичгэ байсан. Ямаанууд. Туршлаад бол үнэхээр сүрлэг би бол баг эхний өдрөө очичоод бүр сүрдээд амар байсан. Тэгээ бидэд амар гоё байсан болохоор эндээ 3 хоны гэж ярьжсэн аа. 3 дахьынхаа өглөө босч ирээд байжсэн аа. Нэг л нөгөө хийцгүүч юм шиг болоод ирэхээр заа. Юусоо явах уу гэнгүүт шууд одоо мөрөндлөө гарч ийн. Тэгээ одоо нөгөө амар өндөр давгаараа дуугаа явж байна. Юу лээ? Ошин хүрхрээ илүү арай. Ошрын хүрхрээ гэдэг газар ирсэн байна.
Чулуудын хавцлахгүй юм шиг байна шүү дээ, тий? Ингээд хавцалтай болов. Хавцлаар нь болдог. Ийш ингээ гоё урсж шít. За тэнд бас нэг гүүрэн дээгүүр явуулдаг хэсэг байна. Тийш очиж үн ханшийн асууя. Ингээд Энэ бүхэн юм шүү дээ. Харин аюукагийн сүрхий ногцтой гүйжиж харж байгааг наашраал гэ. Гоё юм байна те. Хаалж гоё юм шүү. Сайн хараад аминэт. Гоё юм биш шүү. Үнийг асуунаа. Хідээр алхуулт юм. Сайн байцгаана уу? Хідээр явуулт юм бол? Энэ гүүрээ гараад Аха. зиплайнаар иргээд явах 25. 25. Ингэж гараад зиплайнаар ирэх юм те. Ингээ гоё яригдчих шүү дээ. Тэнд яг нэг сонио хог шиг нэг юм хийсэдэх юм. Зарим авч идэх үсэн зарим. Тэнд байна. Гурал ярьч. Бид хүн явсаар Одоо чигээрээ яваад Мөрөн хотод ирлээ. Мөрөн хотын төвд явж байна. Өнөөдөр эндээ буудалд хоноод маргааш өглөө 9 Хаашаа юм бэ те? завхан руу явнаа. За өнөөдөр Ильяскаас аваа явъя те. За одоо ч хоол юу хийх вүлээ? Би тэгэд утаснаас авгаад нэг өснө. Өгөхгүйд байж юм. Хэдэн минут бол энийг угаахад 40 минут юм байна. За өмнө нөгөө нь ялгаж. Би тэгэд үлсээд хоол идэхгүй явж гин те. Хоолны газар хайгаад суднуудаа бүгднийг нь хийцэн ховц болж хооронд юм идэх гээд явж байна. Оо. Хөрхөн тогтчлолттой хөрхөн газар шүү дээ. Харин чухам хоол юу гэх юм бол. Тэгээ